Сипуро буюу BC 2000 access control дээр заавал диджитал бодлого ашиглах шаардлагагүйгээр энэ соромжсон цаажиг энгийн 12 вольтын 2 ампертайгаар залгасан байгаа. Шууд өөр дээрээс нэрлэнийх нь гаралтаар нь дамжуулаад. За энэ бол яг хөрөө гаднаас ирж байгаа 12 вольт тийм ээ. Нэмэх хөзөр байгаа. За нэмэх хөзрүүд маань 12 вольтын нэмэх хөзрүүд маань цоошны нэмэх энд ирж ингэж огтлцсон. За энэ гадна access-аас буюу Сипургээс гарч байгаа 12 вольтын нэмэх хөзөр маань энэ дээр ингэж огтлцоод энэ 12 вольт ингэж боож өгнө. За хас хөзөр маань яг хөрөө энэ 12 вольтын хас хөзөр маань бол ихсэд товчны маань нэг хөзөр дээр хасах нь боож өгнө. За диджитал болон access control-оос ирж байгаа хас хөзөр маань болохоор энэ 12 вольтын хасах дээр ингэж богдож өгнө. За access control-оос гарч байгаа энэ энгийн үедээ хаалттай буюу энэ соромжон цааж эхэлж байгаа учраас энэ access control-ийнхоо NC буюу NC гаралтаар нь холбож өгнө гэсэн. Хилтэй цааж авах юм бол энэ нөө гаралтаар нь холбож өгдөг гэсэн. За соромжон цаажин дээрээс нь одоо энэ access control дээрээс нь энэ оранж өнгө маань буюу NC гаралт байгаа. Энэ NC гаралтыг 12 вольтын энэ хас хөзөр эксетнийхаа нэг хөзөртэй ингэж бацаж өгнө гэсэн. За энэ шар хөзөр маань бол эксет access-аас гарч байгаа фаш буюу эксет товчны маань энэ хөзөр байгаа нэг хөзөр нь. Интернетийн хадгалын шинээс. За тэгээд энэ цоошны 12 вольтын хас хөзөрийг энэ access control-оос гарч байгаа энэ ягаан өнгө буюу com гэсэн үзүүр дээр холбож өгснөөр заавал диджитал болоо ашиглахгүйгээр өөр дээрх нэрлэнийхэн модулыг ашиглаад ингэж холбож өгч болно.